бүгдээрээ сайн байцгаана уу? J-Pod TV-д тавтай морил. Өнөөдрийн дууны утгаараа ямар дуу авчирсан бүгдээрээ гарчигнаас харсан байх. Blackpink-ийн How You Like That гэдэг дуу. Тэгээд энэ дуу өнгөрсөн 5 дахь өдөр буюу 6 сарын 26-ны орой 6 цагт аль бие хосоор цэцэгдэж эхэлсэн. Тэгээд цэцэгснээс хойш маш олон рекордуудыг нэмэж эвдээд байгаа. Жишээ нь YouTube дээр хамгийн богино хугацаанд хамгийн олон хандлт авсан бичлэг, дээрээс нь 60 орны iTunes-ийн хайлт нэгт явж байгаа дуу гэх мэтчлэн дуур зөндөө байгаа. Тэгвэл өнөөдөр бүгдээрээ энэ дууг хамтдаа орчуулангаа ямар үг хэллэгчнээр сурж болох болон ямар утгатай дуу байсан бэ гэдгийг хараад явъя. Тэгээд та нарт ямар сэтгэл төрүүлснийг мэдгүй ч гэсэн надад яг энэ клипийг ингээл үзэж эхлэхэд шууд Maleficent гэдэг кино байдаг шүү дээ. Тэр ингээд санаанд орсон. Дууных нь үгэнд орчуулж явах хавцад ч гэсэн дүр зурглал ингээд толгой дээр амирх бууж исэн. Тэгээ та нарт ямар сэтгэл төрүүлсэн бэ гэдгийг бас комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Тэгвэл бүгдээрээ хамтдаа дуугаа орчуулцгаая. 보란 듯이 무너졌어 바닥을 뚫고 저 지하까지 엊그처럼 잡겠다고 저 높이 두 손을 뻗어봐도 자, эхнийхэн Jenny хэсэг байна. 보란 듯이 무너졌어 바닥을 뚫고 저 지하까지. За, 보란 듯ийг болохоор харуулж байгаа. Тэгээ нүдэн дээр ч ингэж ойлгож олно. Мөнөөжида гэх юм бол өмнөлд нурах, хэмхрэх, сүйдэх, хүч алдах ч гэдэг юм уу тийм утгатай. Гэхдээ энэ дээрээс утгачлах үүднээс унах гэж орчуулсан байгаа. Энэ нүдэн дээр чинь би доош унсан. Дараагийн үйлбэр дээр нь падаг гэдэг чинь шааштай тий шаалын орол. Жуулцаа гэдэг нь болохоор цоолох, нэвтлэх гэсэн үйл үг. Тэгээ тэрийг бас өөр утгаар бид нэр чихээ цоолох гэж ярьдаг шүү дээ тий. Тэрийг бас queer дуултаа гэж ярьдаг байгаа. Чих цоолох гэд. За шал нэвтлээд бүр тэр доошо 지하까지 газрын гүн рүү тий доошо газар доор бүр гүн рүү би ингээ унсан гэж хэлж байна. За Jisoo-гийн хэсэг дээр болохоор 끝자락 잡겠다고 저 높이 두 손을 뻗어봐도 자 хувцсны чинь үзүүрээс те 끝자락 барих гад 잡다 гэсэн үйл үг оржсэн байна. Барих, хатгах, зуурах одоо хэлж болно. Одоо сүнээр 잡다 гэвэл гараас хатгах те. За хувцсны чинь үзүүрээс зуурах гэд бүр тэр дээшээ 저 높이 хоёр гараа 뻗어봐도 сунгасан ч гэсэн. За тэр 뻗다 буюу сунгах гэсэн үйл үг орж ирээ тэрний араас 보다 буюу тэгэж ингэж хийж үзэх, оролдох, туршиж үзэх гэсэн утгатай дүрм 보다 орж ирсэн байна. Яг тэрнийх нь араас нь 어도 буюу тэгсэн ч гэсэн, ингэсэн ч гэсэн гэдэг утгатай дүрм орж ирсэн байна. За тэгээд хоёр гараа дээш сунгасан ч гэсэн эцэст нь байж чадлаггүй доошо унсан байна. За дараагийн Rose-гийн хэсгээр оръё. 다시 캄캄한 이곳에 light up the sky 네 두 눈을 보며 I kiss you bye 실컷 비웃어라 꼴 좋으니까 이제 너희 하나 둘셋 За Rose-гийн хэсэг байна. Тэгээд Jennie Jisoo хоёрын дуулдаг хэсэг дээр нөгөө ингээд залуугаас хагацаад хэцүү байдалд орж байгаа тийм хэсэг гарсан бол одоо Rose-гийн хэсэг дээр тэр бүхнийгээ даван туулаад харин ч эсрэгээр өчрөжээд нөгөө залуугаас ч гэдэг юм уу те өшөөг авах гэж байгаа тийм өөр амьсгал орж ирнэ. Тэгээд одоо энийг харах юм бол 다시 캄캄한 이곳에 light up the sky тий 캄캄하다 гэхээр хав харанхуй тас харанхуй гэж байгаа байхгүй. Тас харанхуй байсан энэ газар дахин тэнгэр цэлмэж 네 두 눈을 보며 I will kiss you goodbye хоёр нүдрэж харж байгаад тий I will kiss you goodbye гэд хагцлын үнсэлтээр үнснэ гэж орчуулсан байхгүй. Тэгээд яг энэ үнсэлт нь хайр дурлалын гэхээс илүүгээр хамаг өөрийнхөө гомдол харуулс үлдээ бүх ингээд 악감정을 다 해서 키스를 할 것 같아요. 이게 бүх тийм өөрийнхөө ингээд тий бодож санджсэн бүх юм нийлүүлж байгаа тэр үнсэлтээр үнсэх байх гэж бодож чинь тэр магадгүй хараалын үнсэлт ч юм уу тий. Тэгээд дараагийн хэсэг дээр нь 실컷 비웃어라 꼴 좋으니까. За 실컷 гэх юм бол хамтлаа гэсэн утгатай. Тэгээд 맛있는 거 실컷 먹었어 гэвэл амттай өөрийнхөө дуртай амийг хамтлаа идсэн ч гэдэг юм уу. 실컷 гэж орж ийн. Тэгээ пиута гэхлээр дооглох, тохиургах, шоолж инээх ч гэдэг юм уу те тэгэж ойлгож болно. Тэгэхээр юу болж ийнэ гэхлээр баха хантал инээгээд аваа те баха хантал инээгээд ав 꼴 좋으니까. За 꼴 좋다 гэдгийг ер нь хогчин гэдээ ойлгочих болно. 꼴 좋다 гэх юм бол хогчин яг тэгэх гээд байсан гэсэн утга байдаг байхгүй юу. Тэгээд
근데 골 좋으니까 гэдэг байгаа болохоор чи хариугаа ингээ хариугаа хүртэх болохоор одоо боломж байгаа дээр нь шикот пиусараа тий одоо боломж байгаа дээр нь энийгээ аваа удахгүй чи хариугаа хүртнэ гэдэг гэж байгаа байхгүй юу. За дараагийнхаа дахилт хэсэг рүү гаръя. How you like that? You gon' like that? Da 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 da. How you like that? How you like that? Da 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 da. За дахилт хэсэг байна. Тэгээд how you like that? You gonna like that. Бид жинхэнэ хүмүүс янзаар орчуулах бах. Тэгээд би энийг юу гэж орчуулсан юм гэхлээр за ямар энэ да тий надаар ингэ шийдгүүлэх надаас ингэ салаад явах ямар энэ чамд таалагдж байна уу тий you gonna like that гэвэл чамд таалагднаа гэдэг байгаа штэ. Дараагийнх нь хэсэг рүүгээ шууд ингэ орох юм бод now look at you look at me now look at me гэж байгаа. Одоо ингэ байгаа өөрийгөө хартаа намайг хар би ямар болсон бэ? Өмнөхөөс хүчтэй тий өмнөгээ сул дорой байгаад унаад тэр доор ганцаардаад тий газрын гүн ингэ шаналж байсан бол би тэр бүх зүйлийг даван тулаад илүү хүчрхэгжээд ингээ гараад ирчихсэн байна. Одоо хартаа намайг гэсэн тийм утга санааг илэрхийлж байгаа гэж бодож байна. Тэгвэл дараагийн Лизагийн рэп хэсгийг сонсъё. Your girl need it all and that's a honey. Package 중에 100내 몫을 원해. Come on, get some. 딱 같지만 어쩔 순 없잖아. What's up? I'm right back. 방금 sweater cock back. Plain Jane get hijacked. Don't like me, then tell me how you like that. Лизагийн хэсэг байна. Your girl need a doll and that's 100 гэлчний найз хүн бүгдийг өөрийн болохыг хүсдэг тий. 100개 중에 100 내 몫을 원해. 내 몫 гэх юм бол миний хувь 몫을 원해 гэх юм хувиа ингээд амар байна. Өөрт нөгдөх хувийг амар ингэсэн тий. Тэгээ 100개 중에 100 гэх юм бол 100 юмн дундаас 100 гол юм. Тэгэхээр би ч гэсэн чиний найз хүн байсан шүү дээ. Би ч гэсэн өөрийнхөө хувийг амар байна гэсэн тийм ботоо илэрхийлж байгаа л гэж бодож байна. Karma come and get some гэвэл karma ирээд энийг шийтгэж гээд. Тэгээ karma гэхлээр уг нь юу штэ тий. Ямар нэгэн зүйл хийх юм бол яг тэрнийгээ дагсан үр дүн нь ирнэ. Одоо чинь би буу зүйл хийх юм бол тэрэндээ таарсан хариу нь хизээний зөв надад ирнэ. Харин сайн зүйл хийх юм бол тэрнийхэн дагуу бас надад ямар нэгэн сайн зүйл тохиолдно гэдэг юм уу тий. Яг хүн юу тарин түүнийг хураана гэдэг штэ тий. Тэрийг яг karma гэж ойлгож болох бах. Тэг karma тий энэнийг ирээд шийтгэхэд гэж байгаа юм болоо гэж бодож байна. Тэгээд 딱하지만 어쩔 수 없잖아. 딱하다 гэх юм бол өрөвдөлтэй гэсэн утгатай. Тэгээ хойноос нь орж байгаа 어쩔 수 없잖아. 어쩔 수 없다 гэвэл яах ч аргагүй. Тэг өрөвдөлтэй байгаа ч гэсэн яалтаж илээ тий. Өрөвдөлтэй байгаа ч гэсэн яах ч аргагүй шийдвэрлэх нь зөв гэж шүү дээ. За what's up? I'm right back гэвэл what's up? Би буцаад ирлээ. Бангаасэрэр cockback гэвэл бангаасэ гэх юм бол бууны нөгөө гохыг яриад байхгүй. Бууныхаа гохыг дарах гэж байна. Тэгээд plain Jane get hijacked. Don't like me, then tell me how you like that гэж. За plain Jane гэдгийг болохоор би юу юм бол гэв ерөөс орчилж чадаагүй. Тэгээд танад бас санаа оноо байвал хэлээрээ энэ өгүүлбэр дээр. Тэгээд plain Jane хулгайлагдлаа гэдэг штеп. Хулгайлагдлаа. Don't like me намайг одоо үзий ядаж гинөө. Тэгээ би таалагдахгүй байна уу? Ямар байгаагаа хэлдэ. Надад ямар санагдаж чинь хэлдэ. Таалагдаж гинөө гэдэг чиштэй. За сүүлийнхаа хэсэг рүү орцгоё. 나에게 이른 채로 추락했던 날 어두운 나날 속에 갇혀 있던 날 그때쯤에 넌 날 끝내야 했어. За bridge хэсэг байна. 나에게 이른 채로 추락했던 날 гэвэл далавчаа алдчихад те 나에게 이른 채로 далавчаа алдчихад 추락하다 гэх юм бол унах, осолдох гэсэн үг байгаа. Тэгээ унсан тэр өдөр 했던 날 гэвэл тэгсэн өдөр өнгөрсөн цагийн таттгэл явж байна. Тэгээ унсан тэр өдөр 어두운 나날 속에 갇혀 있던 날 харанхын дунд хоригдож байсан тэр өдөр 갇히다 гэх юм бол хоригдох гэсэн үг байгаа. 그때쯤에 넌 날 끝내야 했어. тэр үед л чи намайг нэмэр үгүй хийх байсан. Тэр үед л чи намайг дуусгах байсан гэж байгаа байхгүй юу? За дараагийнх нь хэсэг рүү орцгоё. Up in the sky, it's a bird, it's a plane. Yeah.
Look up in the sky. Тэнгэр рүү хардаа. It's a bird. It's a plane. Энэ шуу юу онгоцоо гэж штэ. Bring out your boss beach гэл. Boss beach гэдэг нь болохоор нөгөө нэг beach гэсэн үгний арай жоохон айлгүй хэлбэр гэх юм уу? Айлгүй хэлбэр нь. Тэгэхээр өөрийнхөө дотор байгаа тэр boss beach-ийг харуулаа. Тэг илэрхийлээ гэж. Тэнгүүдээ хойноос нь Blackpink гэдэг орилж байгаа шүү дээ. Тэгээд сайн нэг хэлсэн чинь хөөхтөр тэнгэрлээ хардаа тэр шуу юу онгоцоо гэдээ асуусан. Тэрний дараа бүгдээр Blackpink гэж байгаа болохоор тэр дээр нисэж байгаа юм нь ингээ шууч биш, онгоцч биш Blackpink гэсэн байгаа. Blackpink!